За. За өчигдөр би бас нэг ажил руу үзсэн. Тэгсэн чи тэр ажил маань болохоор нөгөө нэг барилгын дараах цэвэрлэгээ гэдгээр бол ноцсон юм байна. Тэгсэн чинь нөгөө нэг барилгын дараах цэвэрлэгээ гэсэн чинь тэр нөгөө нэг амар тийм цэвэрхэн заяа нөгөө нэг юм барилгын дараах чинь бол бүр амар байдаг юм байна л та. Тэг зүгээр нөгөө нэг бүр детальц ингээд нэг хүртэл хүн ортол нүүж арах хүртэл шиг тэгж амар гой цэвэрлэдэггүй зүгээр ингээд том цаасаа хайрцаг байна уу хог байна уу юу гэдэг бүгднийг ингээд аваал хаяал ер нь л тийм ингээд барилгын дараах цэвэрлэгээ жоо хөнгөн байд юм. Тийм учраас салин жоо хөнгөн хэм баг байдаг юм байна. Тэгээд тэр гэж бодоод тэг баг гэсэн 130 мянган вон заяа. Тэгээд тийш ингээд атсан чинь тэр барилга нь өөр амар цэвэрхэн байж таарад. Нэг барилгын дараах биш юм шүү дээ. Энд чинь бараг нөгөө нэг деталь цэвэрлэгээд нүүж орох цэвэрлэгээ юм шүү дээ. Тэргээд тэр юу гэдэл юм тусдаа өөр тэнэрчлэлтэй заяа бол ийм цэвэрлэгээ ийм тийм цэвэрлэгээ тийм гэн. Тэгсэн чинь явуулээ. Би ямарсан тэгээ цэвэрлээ заа тийм нэг бүрчлэн цэвэрлэлт би болохоор ээжтэй зүг авсан. Уулын тийм ажилд нөгөө нэг юм над шиг ингээд анхудаа хийж үзэж байгаа хүнийг ер нь тэр солонгос ажилчид нь ер нь авах амар дургүй байдаг юм айгу удаан хөдөлн юмаа сурж байгаа болохоор айгу нөгөө нэг өөрөө бөөндөө нөгөө мэддэг хүмүүс нь бөөндөө нийлээ цэвэрлчих юм бол амар хурдан дуустдаг юу хийхээ яахаа бүгд мэддэг болохоор тэгээд давхар хурдан хөдөлгөөнд болохоор бүгд тэргээ ингээд мэддэг болохоор айгу гялзуулчдаг гинэ. Тэгээ над чинь нөгөө нэг ингээд юу ч мэдэхгүй нэг тийм хүн орж ирэхээр энэ яах вэ? Энийг яаж зэрлэлээ? Энийг юу илээ гэж нөгөө багчтайгаа танилцаал нөгөө нэг ингээд яахаа мэдэхгүй учраас ойлгохгүй ингээд гэр цэвэрлэгээс бол шал ондол юм байлээ л дээ. Яа цэвэрлэх арга техник багаж магаш нь хүртэл би нэг анхудаа харж марж байгаа багш нь байгаа байхгүй. Ээж дорж ирсэн ажил юм байлээ л дээ. Чи ингээд өөрөө ингээд дөрөв хүнтэй бага бүрдүүлээд ингээд хүрээдрээ. Тэгээд хэнийг авах нь ерөнхийдөө чиний дур гол нь мэддэг туршлагатай хүмүүс байх хэрэгтэй шүү гэж хэлсэн. Тэгээд ээж хөргөө яах намайг ингээ өндөр цалинтай юм чинь гээд энэ дундаа л өндөр одоо эндхийн үйлдвэрийн ажлаас л хамаагүй өндөр цалинтай байгаа байхгүй үйлдвэрийн цалингийн ажил нь хамгийн ихтэй л 110 тэгээд доошогоо 80 мянган вон гэдэг ч юм уу. Тэгээд 130 гэдэг чи их мөнгө байхгүй. Тэгээд за ок дэвч би хийж үзсэн. Тэгээд гэсэн чи би бүр шок. Ээж надад бол ингээл калки юм л юу л нэг англи янз янзын нэртэй юмуд ингээл зааж өгөөл заяа. Нөгөө нэг шал угаадаг нөгөө нэг юм нөгөө нэг дөрвөлжин тэгээ шал угаадаг нөгөө юм ингээд авдаг. Альчуурыг нь авдаг юмыг хүртэл шал өөр нэрлж мэрлээл. Энийг аваад тэргээ солонгосоор хэлгүүд би нөгөөдг мэдхгүй тэр нь юу юм бэ гэж стресстэй ээж болохоор сурчгаа тэр гэхгүй юу бүгдийг чад би солонгосоор одоо хэлж өгнө. Тэ болоо гэд тэгээд надад дандаа бүгд ингэ солонгосоор хэлж өгөөл. Нөгөөдгийг би ойлгохгүй зээжлэхгүй ингээл яа гэр. Энэ обо мобог чинь үрт угаадаг юм бэ штэ. Би бол обо юм чи угаахгүй зү гэж бүү чихтэй альчираар ингээд ачдаг. Бэсин бэ. Би яаж мэдэх юм бэ? Идэ чи обог амьдралдаа угааж үзэг. Угаадаг обог гэдээс тусдаа дахиж ерөөсөө өөр обог угааж үзээгүй байгаа даа байхгүй. Энэ бол бараг үйлдвэрийн ажил амархан байдаг гэдэгсэнд бараг үний юм шиг л үйлдвэрийн ажил чинь болохоор нэг газар суугаад зүгээр нэг газар зогсоод явган ажил гэж миний анхны хийсэн тэр нөгөө нэг юм зөөгөөд аваад дахиад ингээд өөр газар байршуулаад дахиж авчираад ингээд нэг удаагийн нөгөө нэг 3 үйлдэлтэй ч юм уу 4 үйлдэлтэй нэг удаагийн татамжтайгаар ингэж байнга хийгддэг ажил нь болохоор үйлдвэрийн ажил юм байна. Тэгээд тэр нь болох юм бол ер нь бол саяны зөвлөгөөг бодох юм бол хамаагүй амархан ер нь хэлбэр гэж хэлж болох юм байна гэж би бас бодоод байгаа хгүй юу. Анх ирэхэд чи өстө үйлдвэр ажил амархан гар гэлцсэн. Нөгөөх нь тийм л амархан юм байх гэж бодож чи амар их надад л амар хэцүүсэн байхгүй юу. Анх удаа хийж үзэж байгаа бол надад л амар хэцүүсэн тэр. Тэгээд тэр хэцүү юм байна гэж бодож байсан чи сайн би ингээд гэр цэвэрлэх ажил руу очиж байгаа байхгүй юу. Тэгээд тэр бас надад амар хэцүүсэн. Тэр бүр ингээд яваал ингээл тэгэл. Тэр нь бол гэр цэвэрлэхтэй арилцаа л доо. Гэхдээ гоо гэр цэвэрлэхтэй хурдан цэвэрлэх хэрэгтэй тэр багажийг хэрэглэх хэрэгтэй. Тэр багажнуудаар нь цэвэрлэх юм бол тэр бүр амар хурдан болчдгийм байлээ. Багажны гарт орцсон хүмүүст нь бол аюу гэлзүүлдэг юм байлээ. Гэхдээ бас нэг миний бас нэг хэцүү юм болов гэхээр гүйж. Гэхдээ үйлдвэрийн ажлыг бодвол хамаагүй хэцүү байсан л да. Тэр болохоор нэг ийм вилла байгаа заяа. Вилла юм уу юу юм битгүй. Бид нар анх очоод энэ тийм байгууллага юм болоо гэд орсон чинь яг ороо харсан чи. Тэгээ 4 дахь лифттэй. Тэгээ тэр барилгыг ингэ цэвэрлэн гэж байгаа байхгүй юу? Өнөөдөр тэгээ өчтөр болохоор зөвхөн
4 давхар болон 3 давхрын л цэвэрлсэн. Тэгсэн 4 давхар нь амар том. Тэгэхээр би 4 давхрын бичлэгийг нь хийж авч чадаагүй мартагдсан. За би лог өнөдр хийж аашиг дөө гэж бодсон байсан. Сүүлд нь за хийдэг ч юм болов гэж бодсноо сүүлд нь бичлэгийг авсан байхгүй юу. 4 давхар нь болохоор юм дотор 2 давхар бар 5 давхар заяа. Өөрөөр 4 давхар тэр чигтээ ингээд орон сууж байсан нэг 4 давхар тэр чигтээ. 3 давхар нь болохоор 4 давхрын айлыг 2 голоор нэг хуваацсан 2 айл байсан. Тэгээд тэрийг цэвэрлсэн. 4 давхрын айлыг цэвэрлж дуусчаад тэгээд шууд хоолндоо цайндаа орсон өдрийнхөө тэр нь болохоор юу нөгөө ажиллуулж байгаа солонгос хүмүүс нь өөрсдөө ингээд хоолны газар авч хоол авч өгдөг юм билээ. Би болохоор цайндаа орж ийн гэхээр цаанаас нөгөө компани нь ингээд хоолнд цайнд нэг оруулаад цагийн таачтай мэл гэсэн чинь хүү юм бэлээ ажиллуулж байгаа хүмүүс нь өөрсдөө ингээд хоол цагийн даадаг юм билээ. Тийм. Тэгээд нэрээ би болохоор энд 12 сарын 3 хүртэл цагт байхгүй юу? 3-нд цүлийн цаг аваад би 6-нд ингээд нисэж байгаа. Одоо ингээд би юу нь бол би ингээд ажил хийхгүй бол энд аймаг хийцүү байхгүй юу? Ингээд өөр ингээд надад ийшээ тийш явъя гэх надад сонирхол яг үндэ байхгүй. Ийшээ тийш явъя гэхээр би өөрөө нэгтэй сонирхолгүй байгаа байхгүй яг төөгөөтэй байсан тул та би ингээд тийш явъя гэдсэн л та. Одоо бол өнөө ахыг хоёр иш хурал тэр хоёрыг дагаад бас нэлээ явж магадгүй. Тийм болохоор зүгээр аялал маялал ч юм уу гадуур дотор үзэхэрүүдэд өөр тэр хоёрт ингээд наатахчиж байгаа. Ирэхээр зүг үзүүлэхгүй бол тэгээд би бол барий гэдэг батсан байгаа байхгүй би дотроо. Би болохоор өмнө нөгөө үйлдвэрт ажиллаж би одоо ингээд хоёр хэл ажилласан байгаа байхгүй юу. Би өмнө нь үйлдвэрт ажиллахад надад 80,000 вонны цалин орж ирсэн. Өчтөр ээжс би тэр бил авсан л. Өчтөр ажиллаад болохоор надад 130,000 вонны цалин өгсөн. Тэгээд давхар миний өөрт байсан мөнгөө нийлүүлэх юм бол одоо би эндээ хувь болон хувьсгалын ямар нэгэн юм оруулмаар байгаа байхгүй юу эндээ. За ингээд яах юм бол надад одоогийн байдлаар 463,000 вон байд. Тэгээд ер нь бол би ингээд мөнгөө цуглуулахаар шийдсэн, давхар ажил хийхээр шийдсэн. Байна.